Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Сорон Зумболд, Бадам Сүрэн, Бям Сүрэн, Ганбаатар, Ган Хүлэг, Дэлгэр Сайхан, Идэрбат, Мөнх Баясгалан, Мөнхбат, Наранбаатар, Отгонбаяр, Сэддэрж, Эрдэнэврийн нараас 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлцэхээс асуудлыг эдийн засгийн байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хурлаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагч нь байгалийн баялагын үүрэг өжийг одоо болон ирээдүйн үеийн иргэн бүрд тэгш шудраг хүртээх үндсэн хууль болон үндэсний баялагын сангийн хуваарлалт зарцуулалтын зарчмыг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ялангуяа олборлох, ашиглах, үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд өртөж байгаа бүс нутаг, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуултыг сайжруулах, орон нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдал, хөгжлийг дэмжих, санхүүгийн их үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдлыг харгалзан үзэж, газрын төсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, уг хуулийн төслийг дагалдуулан төсвийн тухай хууль, үндэсний баялагын сангийн тухай хууль, татварын ерөнхий хууль, бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуултын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөлд газрын тос байгалийн нөөц ашигласны төлбөрийн 25%-ийг улсын төсөвт, 35%-ийг үндэсний баялагын санд, 10%-ийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 10%-ийг тусгай зөвшөөрлийн талбай байрлах бүсийн хөгжлийн санд, 10%-ийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай байрлах аймаг нийслэлийн төсөвт, 10%-ийг тусгай зөвшөөрлийн талбай байрлах сум дүүргийн төсөвт тус хуваарлахаар тусгасан байна. Хуулийн төслийг парламент цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байна. Эдийн засгийн байнгын орооны хурлаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед их хурлын гишүүн Баднай Арамдал бүсийн хөгжлийн сан шинээр байгуулах хэрэгцээ шаардлагын талаар газрын тос байгалийн алт зэс зэрэг газрын хэвлийн баялаг бүрд өөр хуваарлтын тогтолцоо бий болгож байгаа нь баялагын сангийн нэгдсэн бодлоготой нийцж байгаа эсэх талаар, төсвийн орлогыг олон санд хуваарлах нь улсын орлогод хэрхэн нөлөөлөх талаар, үндсэн хуулийн 6-гийн 2 заасан газрын хэвлийн баялагын өрөг бөөжийг иргэн бүр тэгш шудраг хүртээх зарчимтай нийцж байгаа эсэх талаар, мөн газрын тосны тухай хууль заасан нөөц ашигласны төлбөр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй мөн чанартай ижил төлбөр тул нэгдсэн ойлголт бодлогоор зохицуулах ёстой талаар, их хурлын гишүүн Б уян бүсийн хөгжлийн сан байгуулах гол үндэслэл нь газрын төсний орлого үндэсний баялагын санд төвлөрдгүйтэй холбоотой гэж үзэж байвал үндэсний баялагын санд төвлөрүүлэх зохицуултыг хийж нэгдсэн байдлаар тухайн сангаас хуваарлах хувилбар байж болох эсэх талаар, мөн хуулийн төсөл засгийн газраас ямар санал өгсөн талаар улсын их хурлын гишүүн А ундраас шатдаг занар, занрын хий, занрын тос зэрэг бусад ашигт малтмал болон ашигт малтмалын олборлолтын явцад үүсдэг зарим төрлийн дагалдах ашигт малтмал тухайлбал нүүрсний давхаргын метан хий гэх мэт дагалдах бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалтын хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар бүсийн хөгжлийн сан байгуулах санааг дэмжиж байгаа ч өнгөрсөн хугацаанд байгуулагдсан олон төрлийн сангуудын удирдлага хөрөнгө зарцуулалт хугацаанд байгуулагдсан тайлагналанд ил тод бус хариуцлагын тогтолцоонд тодорхойгүй явж ирснийг шүүмжлээд энэ хуулийн төсөлд хэрхэн анхаарч байгаа талаар улсын их хурлын гишүүн Х Булган Туяа газрын тосны орлогын хуваарлтын асуудлыг дангаар нь бус газрын тосны салбарын хөгжлийн бодлого хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх эрх зүйн шинжилттэй хамтдан авч үзэх ёстой талаар бүсийн хөгжлийн сан байгуулах санааг дэмжиж байгаач баялагын нөөц баялагтай аймагуд болон шууд өгөөж хүртэх боломжгүй нөөц баялаггүй боловч уул уурхай ашиглалтын дэд үтсийн ачаал сөрөг нөлөөлөлд өртдөг аймагуудын хөгжлийг хэрхэн тэнцвэртэй байлгах талаар хуваарлтын тогтолцоог сайтар боловсруулах талаар их хурлын гишүүн Б Жаргалан энэхүү хуулийн төсөл нь зөвхөн газрын тосны орлогыг хуваарлах тухай асуудал биш харин төсөв татвар үндэсний баялагын сангийн тогтолцоонд нөлөөлөх суурь шинжтэй өөрчлөлт учраас шинээр байгуулагдсан бүсийн хөгжлийн сангийн бүтцийг тодорхойгүй байгааг шүүмжлээд сангийн хөрөнгийг хэн удирдах, шийдвэрийг хэн гаргаж удирдлагын бүтц ямар байх, засаглал хяналт хариуцлагын тогтолцоо хэрхэн ажиллах талаар улсын их хурлын гишүүн Ч Анар газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орох хугацаа ойртож байгаач үйлдвэрийг хангах хэмжээний газрын тосны баталгаатай их үүсвэр байгаа эсэд эргэлзэж байгаагаа илэрхийлээд бүсийн хөгжлийн сан байгуулах санааг дэмжиж байгаач хөрөнгийг юунд зарцуулахыг журмаар биш хуулиар нэрвчлэн тогтоох, байгаль орчны нөхөн сэргээлт, экологийн хамгаалал, орон нутгийн иргэдийн амжиргааг дэвшлүүлэх, төсөл хөтөлбөрүүдийн зориултыг хуульд тодорхой тусгах шаардлагатай талаар тус асуулт асууж хариулт авлаа.
Мөн байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын их хурлын гишүүн гээ очир утас засгийн газрын байр суурийн зөрүүтэй байдлыг шүүмжилж, байгалийн баялагын өгөөжийг уул уурхай ажиллагааны сөрөг нөлөөлөлд өртөж байгаа бүс нутаг иргэдэд түлхүү хүртээх зарчмыг дэмжиж байгаа талаар улсын их хурлын гишүүн Иш Бямсуран сөрөг нөлөөлөлд өртөж байгаа орон нутаг иргэдийн үр өгөөжийг бодиттой байдлаар хүртээх нь тухайн орон нутгийн иргэдийн дэмжлэг нэмэгдэх, газрын төсний хайгуул олборлолт болон боловсруулах үйлдвэрлэлийн түүхийн эдийн бааз бэхжих ач холбогдолтой талаар улсын их хурлын гишүүн Г. Уянхан шиг хуулийн төслийг хэлцгийг дэмжиж байгаач хилцүүлгийн явцад бүсийн хөгжлийн сан, үндэсний баялагын сангийн зохицуулт болон орлогын хуваарлтын механизмыг наривчлан хэлцэх шаардлагатай талаар улсын их хурлын гишүүн Бат Найрамдал орон нутагт байгалийн баялагын өгөөжөө хүртэх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай ч үүнийг зөвхөн газрын төсний тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд бус үндсэн хууль, үндэсний баялагын сан төсвийн нэгдсэн бодлого орон нутгийн хөгжлийн сангийн тогтолцоотой уялдуулж судалгаанд тулгуурласан цогц байдлаар шийдвэрлэх ёстой талаар улсын их хурлын гишүүн Д. Өөрийн туяа хуулийн төслийг хэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ асуудлыг бүсчилсэн хөгжлийн бодлого үндсэн хуулийн 6-гийн 2 дахь нийтийн өмчийн зарчим болон ашигт малбарын тухай хуулийн шинжилтээ уялдуулан цогцоор нь шийдэх ёстой талаар улсын их хурлын гишүүн Б. Мөнх соёл газрын төсний орлогын хуваарлтыг асуудлыг дангаар нь шийдвэрлэх бус ашигт малбарын тухай хуулийн шинжилтээ уялдуулан авч үзэх шаардлагатай талаар мөн шин сан нэмж байгуулахаасаа илүүтэйгээр одоо байгаа сангуудын тогтолцоо хуваарлтын механизмыг сайжруулж үр ашигтай байдалд онцгойлон анхаарах талаар тус санал хэлсэн болно. Байнгын орооны хуралдаанаар улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 хэсэгт заасныг үндэслэн хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлцгийг дэмжих хэсэг талаар санал хураалт явуулахад газрын төсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 62.5%, төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 66.7%, бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 54.2%, татврын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 66.7%, үндэсний баялагын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 66.7%-ийн саналаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслүүдийг улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ газрын төсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн бидүүлсэн төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, татврын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, үндэсний баялагын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлцэх хэсэг талаар эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлтсэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.